2019 оны 1-р ээлжийн цэрэг татлага өнөөдөр нийслэл хотод эхэллээ. Дөрвүүдийн хувьд цэрэг татлагын зарлалын дуудах хуудсыг хангалттай тараасан байна. Цэргийн комиссар орж байгаа залуусын дунд эрүүл мэндийн шалтгаанаар хасагдах байдал цөөнгүй гарч байгааг албаны хүмүүс онцоллоо. Ялангуяа бэлгийн замын халдвар төвчтэй залуусч цөөнгүй байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Чингэлтэй дөрвийн хувьд цэргийн насны залуусын 96% нь зарлалын дуудах хуудсыг тараасан байна. За энэ жилийн хувьд эрүүл мэндийн үзлэг хийхэд цахим бүртгэл ашиглаж байгаа юм байна. За мөн цэрэг татлагад залуус идэвхтэй оролцож байсан юм а. 363 цэргийн насны залуучууд бол эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй. Дүүргээсээ нийтдээ 13 сая төгрөгийн хөрөнгө шийдвэрлээд дээрх залуучуудыг эрүүл мэндийн даатгалд нь хамруулаад тэгээд эмнэлгийн хяналтанд аваад ингээ эрүүлжүүлэх арга хэмжээ зохион байгуулав. За нийт цэргийн албанд татгадаж байгаа залуусын дунд эрүүл мэндийн шалтгаанаар хасагдах явдал их байгааг эмч нар хэлж байна. За өнгөрсөн жил Чингэлтэй дүүрэгт гэхэд бэлгийн замын халдвар төвчтэй 60 тохиолдол илэрсэн байна. За энэ жилийн хувьд бэлгийн замын халдвар төвчтэй тохиолдолч үйлчлэгийн явцад цөөнгүй илрээд байгаа юм байна. Цэрэг татлагаар орж байгаа бүх залуучуудаа энэ бэлгийн замын халдвар төвчний дөрвөлжлэн тест үзэж байгаа. Одоо оюутнуудаас эхлүүлээ тийм ээ. Энд одоо зэргийн зарлаа аваад орж байгаа бүх залуучуудаа тийм онцлог явагдаж байна. Өнгөрсөн жилийн байдлаар бол одоо даалт хэлбэрийн гэж ярьдаг тэмбүүгийн өвчлөл бол тэднээс 60 одоо илэрч байна ийм. За цэрэг болж эх орноо хамгаалах хүсэлтэй залуусын хүсэл биелж хуваарлагдсан анги нэгтгэл рүүгээ ачигдахаар хүлээж авахтаа тарч цөөн хором ярилцлаа. Багасаа явах гэж мөрөөд байсан. Одоо л явж. Би одоо 256 дахь ангид хуваарлагдсан. Цэргийн албанд явах сонирхолтой байсан. Хүлээсэн гэхүүдээ тий. Тэгээд түрүү жилийн татлагт нь сургууль соёлтой болсон болохоор арай амжаагүй. Энэ жилийн татгалт одоо тэмцээд явсан даа тий. Баяртай байна тийм. Яг одоо очил нэг хатуулсан. Би зөв авчинд бол олон найз нөхдөд болно. Одоо ингээл ажил орлоо гэж ингээл цэгт явснаа гэсэн нэг тийм асуудал дүүрсэн байлээ. Эрүүл мэндийн байгууллагын хувьд эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан залуусыг оншилж шаардлагатай эмчилгээг хийсэн байна. Ингэснээр нийт цэргийн албанаас эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан залуусын багагүй хувь нь эрүүлжиж дахин комиссар орж цэргийн алба хаах боломжтой олжээ.